За тэр чинь цалинтай ээж хөтөлбөрийн одоо мөнгийг бол 500 мянга болгоё гэдэг нэг болгож нэмэгдүүлье гэдэг бас санал нашлыг таны үдс гаргаж ийн гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ юу н хэр боломж болцоотой юм бэ? Төсөвдөр юу н хэр ачаал өгөх вэ? Ер нь энэ санал нашлыг яагаад гаргах болов? Бодит нөхцөл дээр ямар хөө байгаа талаар та мэдээлэл өгөөч. За миний хувьд улсын хурлын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дэвшлүүлэх хүн амын өсөлтийн бодлогыг дэмжих чиглэлээр одоо холбогдох хууль тогтоомж өөрчлөлт оруулах энэ ажлын хэсгийг ахлаад ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд бас бид нар нэлээд судалгаанууд хийгдэж байна. Тэгээд ер нь бол хүн амын өсөлтийн хурд огцон буурч байна. 2024 онд хүн амын өсөлт 1.4% байсан. 23 онд 1.4% байсан бол 24 оны статистикээр 1.1 болж 0.3 пунктээр нэг жилийн дотор унсан байна. Бид чинь өмнө одоо урт хугацааны өөрчлөлтийн бодлоготой хүн амын өсөлтийг 1.7% барьж 2050 он 5 сая хүнтэй болно гэж төлөвлөсөн явж байгаа улс шүү дээ. Тэгээ бид нар одоо хүн амынхаа өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол энэ хүн амын өсөлтийн бууралт энэ хурд буурчаа нь өөрөө үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болсон байна гэж үзэж энэ асуудалд ч одоо бас анхаарах шаардлага байна гэж олон хувилбар боломжуудыг харж судалж байгаа. Тэрний нэг хэсэг нь л ерөөсөө энэ хүүхэд гаргаж байгаа төрсөн одоо ээжүүд хүүхдээ хараад ядаад нэг нас хүртэл одоо хүүхдээ өсгөж бойжуулаад нэг хүүхдийн сүүнийхаа мөнгөнд памперсныхаа мөнгөнд санаа зовхгүй хэмжээнд хүүхдэд анхаарал хандуулахын боломжийг олгох энэ урамшуул нь хүн амын өсөлтийг дэмжих бас нэг чухал хөшөөрөг болох нь л гэж тооцож гаргаж байгаа. Одоогоор 2023 оны статистикаар аваад үзэхэд нийтдээ нэг 67 орчим мянган ээж төрж ирсэн. За 2024 онд энэ 58 мянга болж буурсан байна. За 24 оны одоо 23 оны статистикт үндэслээд миний би бас 25 оны төсвийн тухай хууль хилцэж явах үед энэ талаар бас жишээ аваад ярьжсэн л да. Бид нарт одоо их усур гаргах боломж бол бас байна шүү гэдгийг хэлж ирсэн. Тухайлх юм бол энэ олон жил ашиглалтанд орохгүй удаж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд өмнөх оноос дамжиж ирсэн ажил учраас энэ явах ёстой гэж төсвийн нэмэл явдаг. Барилга хөгжлийн төв юм уу, зам тээврийн хөгжлийн төв юм уу, эрчим хүчний үндэсний зөвлөлийн энийг эрчим хүчний хөгжлийн төв энийг одоо магадлал хийгээд энэ магадлалыг баталгаажуулсан юм а гэж тэр дүнгээр нь төсвийн нэмэл явдаг. Гэтэл тэр өмнөх оноос шилжиж ирж байгаа урт хугацаанд одоо үргэлжлээд байгаа хугацаанд дуусахгүй байгаа энэ хөрөнгө оруулалтын ажлуудын өсөлтөн дээр бол бид нар маш их боломжийг алдж байна. Сул байна. Тийм учраас эндээс бол их хэмжээний хэмнэлтийг хийх боломж байна. Би ганцхан жишээ хэлж байна. Тухайлх юм бол шинжилгээ ухааны активын зохицуулбар 2 жилийн дотор төсөв нь 90 тэрбум байжгаад 150 тэрбум болтлоо нэмэгдсэн. Гэтэл энэ үнэхээр бодиттой байна уугүй юу гэдэг аудитын дүгнэлтч гараагүй. Тэгэхээр ийм хэмжээний өсөлт энэ 60 тэрбумын өсөлт гэхтэл нэг одоо сард нэг нас хүртэлт харж байгаа нийт ээжүүдэд 500 мянган төгрөг 2 сарын мөнгө байж байгаа. Тэгэхээр 20 одоо за магадгүй 24 оны статистик 58 мянга хэдий төрөлтийн тоо бага гарч байгаа ч гэлээ гэсэн урамшуулад нэмэгдээд ирлээ гэж жилдээ 70 мянган ээж төрлөө гэж тооцсон л доо. Ингээд бол бид нарт яг энэ их усуртны 420 тэрбум төгрөг хэрэгтэй. Одоо олгож байгаа зарж нэг 120 тэрбум төгрөг. Гэхэд цаана 300 тэрбумын их усрыг бид гарах боломж байгаа. Нөгөө талдаа энэ хүн ам зүйн бодлогыг дэмжиж байгаа нийгмийн хамгааллын бодлогыг нийгмийн халамжаас салгах хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн мөнгө энэ одоо цалинтай ээж хөтөлбөр гэж бид нэрлэдэг байгаа тийм хүүхэд төрүүлж байгаа ихийг урамшуулж байгаа энэ хэлбэр. Энэ хэлбэрийг бол өөрчлөх ёстой. Тэгээ бид нар зөвхөн мөнгөн хэлбэрт анхаарал байгаа юм биш. Цаашдаа бол илүү их одоо хүүхдээ хараа сууж байгаа ээж ажил хийх боломжоор нь хангах үйл эрхцэн орчнуудыг бий болгох ёстой. Цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэх ёстой. Цахимаар ажиллахын дэмжиж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих бодлогыг бас гаргах ёстой гэж үзэж байгаа. Яг огцон нэмлээ гэж бодоход мэдээж дагаад инфляц өссөн шүү дээ. Тэгээд дээрэс нь за та бол төсвийн боломжуудыг бол нэлээд дурдж байна. Дахиад л нэмэгдээ нөгөө төсвийн хэлэлтж асуудал шийдэгдэх юм шүү. Нөгөө нэг төслүүдээ угаасаа одоо оруулж ирнэ, батлуулна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин тулд төсвийн хэлэлт зайлшгүй шаардлагатай болох явартай гэдэг зүйлийг яриад байна л да. Тэгэхээр би бол төсөв тэлнэ гэхээс илүү байгаа төсөв дотроо боломжоо ашиглаж энэ хэмжээний зардлыг гаргах боломж бидэнд байгаа л гэж харж байгаа өнцгөөс хэлж байгаа. Ер нь бол бид нар энэ нийт нийгмийн халамжийн сан маань 2025 онд 2.6 их найдын төсөвтэй. За үүний 1.6 их найд нь үндсэндээ хүүхдийн мөнгө. Үлдсэн нэг одоо их найд төгрөгийг бол нэг 26 төрлийн халамжид бид нар зарцуулаад байгаа. Халамж гэж нэрлэдэг. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам маань халамжийн бодлого, нийгмийн хамгааллын бодлогоо ялгаж тусгаарлаж байгаа. Тэгээ энэ чиглэлээр ч бас хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг санаачлан оруулж ирэх баг. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нар бас энэ
халамжийг авахд нэмэгдэж байгаа хүний тоонд анхаарах хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн цикл дамжиж халамж нэмэгддэг байх ёсгүй. Яг хүн амын өсөлтөнд бодлого, урт хугацааны бодлоготой нийцсэн хамгааллын бодлого, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Хэрэгжүүлэх арга механизм өөрөө инфляцид нөлөөлөхгүй байдлаар шийдэх олон эдийн засгийн хөшүүрэг гарцууд байгаа шүү дээ. Тэр хөшүүрэг гарцуудыг бид нар ашиглах хэрэгтэй. Одоо та ер нь мэдээж ажлын хэсгийн хүрээнд бол тодорхой хэмжээнд судалгаа хийж хүмүүстээс санал хүсэлтийн нас авсан баг. Яг одоо ингээд 50,000 төгрөг гэж цалинтай ээж гэж авч байгаа тийм. Яг энэ ээжүүд одоо юу хамхуу нөхцөл байдалтай байгаа юм бэ? 500,000 төгрөг болгож нэмэгдүүлэх одоо мэдээж шалтгаан тодорхой байгаа. За мэдээж одоо 50,000 төгрөгөөр сард нэг уут памперсны мөнгө хүрэхгүй л мөнгө шүү дээ. Цалин яг нэр нь цалинтай ээж гэдэг нэртэй л хөтөлбөр болохоос энэ бол хүүхэд гаргаж байгаа ээжүүдийг л хүүхэд төрүүлж байгаагийн төлөө урамшуулж байгаа урамшууллын механизм. Бид нар нэг зүйлийг харах хэрэгтэй. Яа тэгэхээр өнөөдөр хүн амын өсөлтөнд зарцуулж байгаа нэг төгрөг 25 жилийн дараа 30 жилийн дараа хэд болж эдийн засагт үр өгөөж өгөх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн ам өснө гэдэг бол дотоод эдийн засгад хилж идэг. Хүн ам өсөх тусам дотоодын хэрэглээ нэмэгдэж идэг. Тэр хэрэгээрээ дотооддоо эдийн засгийн эргэлтийг бий болгож идэг. Насанд хүрээд өнөөдөр төрж байгаа хүүхдүүд маань 25 жилийн дараа 30 жилийн дараа татвар төлөгч болно. Аав ээж болно. Үр хүүхдээ төрүүлнэ. Нийгмийн эдийн засгийн хувьд бол өгөөжөө 25-30 жилийн дараа хэд дахин нугалж гаргадаг ийм үзүүлэлт байхгүй. Энгийн тооцоо одоо хийгээд үцхэд бол нэг 50-60 дахин илүү тийм эдийн засгийн өгөөж авчирдаг ийм л үзүүлэлттэй. Монгол улсын хүн ам 3.5 сая дээр одоо яг энэ хурдаа бариад гацчихвол бид нар бол эрсдэлд орно. Монгол улсын хувьд эрсдэлд орно. Улс орны тусгаар төлөвлөлийн хувьд гэж ярьдаг байсан бол насжилт нэлээд өндөр болно. Энэ бол одоо ерөнхийдөө бид нар тэтгэврийн даатгалын сангийнхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа улсад өнөөдөр тэтгэврийн насны хүн ам нь хит олон болоод ажил хийдэг хөдөлмөр залуу насны сурах бүтцэн өөрчлөгдөд ирэхээр залуучуудын одоо эзлэх хувь багасаад ирэхээр эргээл нөгөө улсын төсөвч тэрнээс илүү л ачаалал тэрнээс илүү л дарамтанд тун утахгүй орох юм нөхцөл байдал бүрдчихэд байгаа байхгүй. Тэгэхээр ядаж нэг 25-30 жилийн цаадахыг харж өнөөдрийн төлөвлөлтүүдийг хийх хэрэгтэй. Үүнтэй холбоотой ер нь хуулийн төслөө өрийн хугацаанд өргөн барих төлөвлөлттэй байгаа юу? Судалгаа явуулж байгаа юу? Яг энэ 500 мянгаттай холбоотой шийдвэр бол өөрөө засгийн газрын тогтоолоор гарсан. 2017 оны 12 сард гарсан тогтоол байгаа шүү дээ. 2018 оны 1 сарын 1-ээс хэрэгжсэн. Тэгэхээр энэ өөрчлөлтийг хийх нь бол мөнгө нэмэх тухайн асуудал бол засгийн газрын тогтоол шийдвэрээр явна гэсэн үг. Харин засгийн газар мэдээж шийдвэр гаргахад санхүүгийн их усөөр төсөв туссан байх хэвээр. Энэ оны хувьд бас нүрсний үн үнжээ эхний 2 сарын байдлаар төсвийн тэнцэл алдагдaltaй гарсан цаг хугацаанд бид нар миний хувьд бол нэг тодтол гэж дайрна гэж бодохгүй байгаа. Харин 26 оны төсөв дээр тусгуулах тухай одоо ажлыг бол үе шаттайгаар хийж явна. За нөгөө талдаа энэ хүүхэд гаргаж байгаа ээжүүдийг дэмжих, хүн амын өсөлтийг дэмжих бас нэг бодлого гол хөшүүрэг бол энэ нөгөө алдар тхийн одон байсан байхгүй юу? 1957 онд Монгол улс олон хүүхэд төрүүлсэн эхчүүдтэй алдар тхийн одон олгож хэлсэн. Энэ цаг хугацаа бол Монгол улсын хүн амын өсөлтийг хамгийн их дэмжсэн бодлого байсан нь одоо өнгөрсөн хугацааны судалгаа дүгнэлтээс харагддаг. Өнөөдөр одонтой ээжүүдийн дунд за одонгоо авч чадаагүй магадгүй 1-р зэргийн одон авах байсан 2-р зэргийн одонтой ээжүүдийн дунд бас нэг эмзэглэл гомдол тэснийг асуудал байдаг. Тэр нь 0-1 наснда үр хүүхдээ алдсан ээжүүдийг хүүхдийг одоо тэр төрүүлсэн хүүхдийг 0-1 наснда өнгөрчихсөн бол одонгийн хүүхдийн тоонд оруулдаг. Тэгэхээр энэ дэр харин хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн барина. Барахар төлөвлөж байна. Монгол улсын иргэн гээд бүртгээд бид нар төрснийг эрчилгээг нь олгоод ямар нэгэн шалтгаанаар насвархад насварлаа гэж насварсныг эрчилгээг олгоод явчихсан бол энэ тухайн ээжийн хүүхэд төрүүлсэн хүний тоонд орж явах хэрэгтэй. Яг төрүүлж өсгсөн гэдэг агуулгаараа одонтой ээжийн тоонд оруулахгүй байгаа энэ асуудлыг бас эргэж авч үзэх хэрэгтэй. Бас Монгол эмэгтэйчүүд, Монгол ээжүүд төр засагтай гомдол хийж явж болохгүй гэдэг энэ үзэл санааг барьж энэ өөрчлөлтийг оруулахар бэлдэж байна. За баярлалаа. За баярлалаа.